За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр хүний эрх энэ орчин цагт одоо яаж хэлмэгдэж байгаа талаар хэлцүүлэг болж байна. За энэ хүү хэлцэг зохион байгуулж байгаа та бүхэнд ялалаа. За ер нь бол би өөрийгөө гэхээсээ илүү өрөөл бусдыг нийтийн эрх зорчигдож байгаа талаар хэлье. Ер нь бол Монголын ард түмэн, Монголын иргэдийн нийт иргэдийн эрх бол нийтээрээ зорчигдож байгаа. Би бол өөрийнхөө бүтэн нэрийг хугаслаж бүлээн цусаа зарцтал эрхээ зорчуулсан. Би бол нэг тийм шалчганаж цагдаа сэргийлэх гэж гүйсэнгүү, хүний эрхийн комисс гэж гүйсэнгүү. Угаасаа эднэр тэрийг нэг шударгаар шийдчихэж чадахгүй тийм эрхцүүтэй байгаа. Тэгэхээр харин би өнөөдөр энэ ардсан намын хүний эрхийн дэд хороо гэж байт юм байна. Энд би хандъя гэж бодож байгаа. Хүний эрхийн комисс бол угаасаа ажил хийхгүй. За тэгээд би одоо ингээд өөрийнхөө хэлэх гэсэн үгийг бас ингээд тэрлээд аваад ирсэн. За эрхэм хүндэт, энэ улсын эзэн, Монгол улсын иргэд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнгөрсөн хугацаанд бидний улс их эзэн Чингис хааны сүр хүчинд дэлхийн дайдыг эзэлсэн хүчрхэг гүрэн байсан гэдгийг хөх толгойд Монгол хүн бүхэн мэднэ. Гэвч 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал гих өөрчлөлт шинжилтийн цаг хугацаанд ардчилсан парламентын судалтай шударга хэсэг тогтоосон хүний эрхийг дэвлэсэн төр засаг байгуулна гэж Монголын ард түмэн бидний итгэл сэтгэлийг хүлээн Монгол ардын нам түүний улс төрчид энэ улсын төрийн эрх мэдлийг ээлжлэн авсан хэдий ч эх орон, газар шороо, ард түмэн, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхнээс бус зөвхөн нүглийн нүдийг гурлаар хуурах гихчээр та нарыг сайхан амьдруулнаа. Улсаа хөгжүүлнэ. Тэр ч удаа Азийн бар улс болгоно гэж худлаа чалчиж байсан худлах хормог хулгайч нутууд эдний донд байсан. Тэд өмч хөгжлийн нэрийн дор төрийн болон ард түмний өмчийг хувьтай завшин улс орны хөгжилд асар их хувь нэмэр оруулж байсан үр дүрүүдийг хааж олон зуун мянган иргэдийн ажил амьдралыг дороотуулж тэдгээр иргэдийн ажиллах амьдрах урам зоригийг мохоож архиталт ажилгүйдлийг бодлогоор хэсгэж үндсэн хуулийн заасан хүний эрхийг дээд зэргээр зөрчин олон зуун мянган иргэдэд архин живүүлж хүүхдүүдийг нь тариншааны гэгдэх тэнмэл гөлөг шиг болгон тэд хүн байтугай амтнаас дор ам зууж тэд өлсгийн эрхэнд хулгай хийж шоронгинд цойжлогдсон гэрэлт ирээдүгэ хар нөх мэт харанхуй болгосон түүх саяхных. Түүнээс нэлээд өмнөх хар түүхийг сөхвөл Монгол ардын нам гихч ард түмний нэрийг баригч Мангас нам 1937 оны хилмигдүүлэлтээр Монголын алтан ургийн ихэс дээдс ухаант мэргэд лам хургууд эрдэмтэн зохиол төрийн зүтгүүлтнүүд сор болсон эрдэнэт хүмүүсийн алтан амийг ивүүлсэн он жилүүдч төр засгийн эрх мэдэл барьж байхдаа энэ Мангас намд байсан. Дээр зурцсан арчсан хувьсгалын дараах цаг үед тухайн төр засгийн эрхэнд байсан хулгайч лөвөрчин өвөөгөө бодлого шийдвэр эрх мэдлийнхээ хүрээнд батлан гаргасан хууль тогтоомжийн хохирогчд хэлмэгдэхсэнд нь Монгол улсын иргэд бит болсон. Харин ч энэ цаг үед Монгол ард түмний дийлэнх нь оюуны өндөр чадамжтай, төсвөр төвчээртэй, амьдралд бүдчин унсан ч эргээд босох сэтгэлийн тэнхээтэй ард түмэн тулдаал одоогийн нийгмийг бүтээгээд байгаа болохоос биш энэ төрд байгаа эрхмүүд хулгайч лөвөрчдийн хийж бүтээсэн зүйл энэ нийгэмд огтхонч байхгүй гэдгийг хэлсдэггүй хаа. Тэд бол идэж ууж хулгайч лөвөрдөж хадгалж хандгүй бузар бэрдийн төрлийн шунлын дэвүүд. Одоо ч тэд болон үр хүүхдүүд нь тэр бузар булаа бүхнийг залгамжлан байсаар байна. Та бид бүхэн эдгээр муу үгээрч хэлэх гээд муугийн муу үг олдохгүй байгаа зүйлстэй эвлэрээд амьдраа байна гэж боддоо. Яагаад болно гэж. Өнөөдөр хүний эрхийн Чингисийн Монгол гэж цэвэрлээд дэлдэг бидний хувьд арай л гутамшигтай байгаа үст. Тамина. Одоо энэ цаг хугацаанд нэгэн ч удаа ард түмэн эх орондоо зүрх сэтгэлээсээ хандаг улс төрч гэж за ер нь тун богино ховор байна да. Энийг дүгнэж хэлэхэд та бүхэн санал нэг байх гэж бодож байна. Тэгэд ард түмэн бидэнд хүнлэг ус хандаж угаардаж өгөх, удаанаар шаналн зовжиж өгөх, халдвар төвчин хийгээд хамгийн муугаар энэ ертөнцөөс халин одох нөхцөл шалтгаан бүхнийг бүрдүүлж байгаа. Иймээс ирээдүйд энэ улсын эзэн бид зөв хүмүүсийг сонгож зөв хүмүүсийг гаргах
цаг хугацаа ер нь хэрэгтэй. Хүний эрх гэд яриад байгаа. Хүний эрх үнэхээр эрх зөрчигдөж байгаа. Та бид бүгдийн эрх зөрчигдөж байгаа. За юм байна. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За баярлалаа.